Hi vlog. За өнөөдөр болохоор Энтгийн өмнөд хэсэг болох Карнатка хотын бидний сайн мэддгээр Гомон татсанд ирсэн байна. За энэ нь болохоор буддын томоохон 3 сургууль байрладаг. За тэгээд тэрний нэг нь болох энэ Гомон татсанд тэр дундаа Монгол оюутнуудын байранд би байрлаж байгаа. Тэгээд найз ундрахынхаа буйнаар олон сайхан лам нарын тусламж аваад тэгээд хүмүүс ирэхээр ингээд бас тусгай байрлуулж болдог ийм гоё амар том өрөөнд орсон. Тэгээд нэрийг хэлж болох үгүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан надад тусалсан лам нартаа маш их баярлаа. Тэгээд энэ удаагийн зорилго болохоор өмнө жил би нэг энтгээр явсан. Тэгэхдээ Гомон татсан горхицсан байхгүй. Ягаад гэвэл би юусэн очин энд ирнэ. За тэгээд дээрээс нь буддын шашин гих сонирхон тэр гэсэн юм өөрөө юусэн мдээгүй байсан болохоор ирээгүй. Тэгээд зүрхэн дотор нэг тийм юм үлдээсэн юм шиг санагдаад заавал ирж үзмээр санагдаад тэгээд сая 2025 оны Хонконгт хийсэн влога харсан чинь би энтгийг Непал заавал явна гэд бичсэн байсан. Тэгээд ямар ч байсан би мөнгөө цуглуулсан. Тэгээд 4 сар 5 сард гэртээ эргэж харчаад тэгээд ямар ч байсан ерөөсөө хувц сунар авахгүй тэгээд ер нь ажиллаж олсон бүх мөнгөө хурааж агаад ямар ч байсан энэ аяллаа бол хийж ийн. Тэгээд одоохондоо би өчигдөр ирсэн. Тэгээд билетээ хямдханаар авахын тулд Японоос Шанхай, Шанхайгаас Сингапур, Сингапураас Бангалор, Бангалороос Хубали гэдэг энэ яг Гомон татсан байрладаг энэ хотод ирсэн. Тэгээд ерөнхийдөө 4 онгоц сольсон байгаа. Тэгээд хамгийн гол нь би Сингапур ерөөсөө явж үзээгүй байсан болохоор Сингапураар заавал дайраад тийм билет бас нэгтэл нь хямдхан байсан болохоор тэрийг авчихсан. Тэгээд нэг сумаар 2 туулаа гэдэг шиг ямар ч байсан Сингапурыг бол үзсэн. Тийм. Тэгээд одоо болохоор энэ манай Монгол оюутнуудын байрладаг байр юм байна. Бүгдээрээ жоохон харъя. Ер нь өмнөд энтэг болохоор айгу халуун юм байна. Одоо бараг 20 хэдэн градус байгаа юм шиг байна. Өглөөний 9 өнгөрч байна. Тэгээд лам нар маань хүүхдүүд хөрхөн еврогоо авчих шиг болсон. Одоо өөр өөрснийхөө суудаг хийд рүүгээ юм уу сургуультай юм уу би бас тэрийн сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн өглөө 8 өнгөрөөгөө л хүмүүс ингээ гараа явцдаг. За тэгээд энэ дундлынх болохоор татсан хийд хурлын хийдэн гэсэн. Тэгээд дээр нь бас ном уншдаг тийм нэг хичээлийн танхим мэдэнд байдаг юм шиг байгаа. За ингээд манай өрөөрөө орж үзцгээе. За энэ болохоор ерөнхийдөө их утга учиртай өрөө юм билээ. Анх энэ оюутнуудын байр 2014 онд баригдаад дуусахад далаа шиг энэ өрөөнд байрлуулах гад тэгээд айгуу гоё ингэж хийгдсэн өрөө юм билээ. За тэгээд одоогоор бол энд ингээд би юмнуудаа тэлхээ тавьчихсан. За тэгээд галтгоотой учраас хоолны юмнууд хийж болно. Тэгээд энтгийн угаасаа хоолн төвдийн хоолнор учраас бас айгуу сайн Монгол хоолтой ойрхон учраас би ерөөс үлсэхгүй байх уу. Тэгээд өчигдөр болохоор айгуу олон лам нараар дайрлуулад, кофе шоп мовд оруулаад, тосуулаад ер нь ингээд амар сайхан сэтгэлтэй гэдгийг би яг өмнө жилээс эхлээд мэдэрсэн байхгүй. Ерөнхийдөө бол бид нар айгуу тийм өөрсний зан заншил ер нь шашин шүтлгээ айгуу хайрлж дээдэлж явах хэрэгтэй юм билээ. Ялангуяа манай лам нар болохоор амар хөрхөнгө хол газар явж байгаа болохоор тэгэл айгуу тусалж дэмжээл
ерөн санаа зовтол ингээд айгүй их тусалдаг. Тийм энэ ташрамд ер нь айгүй их баярлаа гэж хэлье. За тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ гол татсангуудтай танилцсан. Тэгээ дээрэс нь далаагш маань яг одоо энэ цагт ингээд морилцсан байгаа. Тэгээд би болохоор 1 сарын 17-нд далаагшид мөргөх одоо хуваар цаг авсан. Тэгээд энэ удаадаа би дээл өмсгөөд улаан дээлээ аваад ирсэн байгаа. Тэгээд энэ удаа миний ачаа жоохон ихтсэн. Тэгээ яагаад юм бүү мэд ямар ч гэсэн дээл мэл ингээд авчирсан болохоор тэгсэн байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь дарамслаа Непал элнэр орох учраас жоохон хүүтэн цэрүүхэн байх бодлоо гэж 100 хувц авчирсан. Тэгээд ачаа маань жоохон нэмэгдсэн юм шиг байгаа. Одоо би гарах гад бэлэн болтон сууж байна. Өнөөдөр бас жоохон халуун өдөр юм шиг байна. Тэгэхээр би зонтгоо авцсан. Өнөөдөр 1 сарын 15-нд тэгээд миний гомонд ирсний 2 дахь өдөр болж байна. Тэгээд бүгдээрээ яг одоо гомонд татсан хийд сургууль байрладаг газар ирсэн байна. Тэгэхээр одоо яг танарт өөрийнхөө мэдрэмжийг хуваалцсангаа газар үзүүлэе гэж бодож байна. За одоо болохоор ерөнхийдөө гомонд татсан гэх ерөнхийдөө болохоор далайн агшийн одоо чойрын үндсэн 3 том сургууль байдгийн байна. Тэгээд нэг сургуулийн дотроо гомон болон лосол гэд 2 хуваагддаг юм байна. Тэгээ одоо бүгдээрээ тэр хоёрын хоёулангийн үзье. Тэгээд дараа нь бас зөндөө олон гой зүйл үзүүлнэ. Би сая баахан юм яриа бичсэн чинь алга болсон би. За юутай ч гэсэн би гороо хийхгээ сууж ийн. Тэгээд энэ хүмүүс өнгөө сүтэцээ тарааж ахаар уучлаа. Тэгээд энэ нас уус энтер өгж байгаа юм шиг. Тэгээд айгу гой юм ярьсан юм аа би одоо дахиад ярихаас та. За хай. Тэгээд далаагш морилцсан байгаа учраас хүмүүс айгүйх гороонд явж байна. Тэгэхээр хамтдаа гороо хийгээд жоохон энэ хаваархыг би юу үзэж танил ойлгосноо хуваалцъя гэж бодож байна. За хамтдаа явцгаая. Нэг хүүхдэд суугаад байна. За явъя. За хүмүүс гороонд алхаж байна. Би энэ борцог авсан. Ос сувчан. Thank you. За ус өгөөд байгаа юм биш үү? Түрүү нэг эмэгтэй надаа ус өгөхөөр нь би бүр авахгүйгээ авсан байхгүй нөө. Зарж байгаа юм болоо гэж одоо би хойно устаа болохоор. Тэр ер нь хүний өгсөн юмыг аавна гэдэг чинь бас нэг төрлийн уян болоод байгаа шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ манай уншаад эрхээ яваад ирсэн. Тэгээ гороондоо гарч одоо л айгуу гоё сэрүүн унтсан. Өдөр бол нилээн халуун байсан. Тэгэхээр би өдөр унтаад тэгээд одоо 5 өнгөрөөгөө 6 болох гарч ирж байгаа байхгүй. Одоо яг энд талаагш маань заларсан байна. Тэгэхээр хүмүүс аягүй гороонд явж байна. Гороо гэдгийг за бас мэдхгүй миний үеийнхэн ч юм уу надаас залуу хүүхдүүд үзчихэж магадгүй гороо гэхээр одоо нөгөө тойроод алхахыг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгингээ нөгөө мань уншаад одоо нөгөө өөрийнхөө сэтгэлийн ямар нэгэн буруу харин байвал тэрийг намжлаад бас одоо ар гэрийнхнийгаа даатгаж болно. Тэгээд намайг үздэг бүх хүнийг хайртай гэр бүлийнхнийгаа аавынхаа гэр бүлийнхнийг за оюун агчийнхнаа туяа агчийнхаа гэр бүлийг гээд ингээд бодоод алхдаг. Тэгээд ерөнхийдөө болохоор надтай хамт одоо хавдрыг даван туулж байгаа бүх хүмүүсийг зөвхөн хүүхний гэхгүй бүх хавдартай хүмүүсийг сэтгэлдээ бодоод тэгээд хурдан эдгэрээсээ эмчилгээнд таарад эрүүл саруул болоод урт удаан амьдраасаа гэд боддог. За одоо яг энэ далаагш маань заларсан байгаа хийдийг бүгдээрээ харъя. Одоо яг энд заларсан байгаа гэсэн. Тийм учраас хүмүүс маань айгүй итгэвтэй. Айгүй олон хүн энэ жил ирж байгаа гэдгсэн далаагш нөгөө урт
хугацаанд бас заларч байгаа юм лээ. 12 сарын 12-ноос одоо 1 сарын 20 хүртэл ч илүү. Ерөнхийдөө болохоор одоо энэ өмнөд энтэг чинь тал газар байгаа байхгүй. Одоо тал гэх юм уу зэрлэг зэлүүд газар байгаа байхгүй. Тэгээд одоо төвдийн дөрөв хүчнэр одоо далаа гişэд нэрийг энд ингээ байршууллаа. Тэгээд энэ гомон татсан эднэрийг ингээ далаа гişн маань үүсгэн байгуулад яасан гэхээр амар бахархах сэтгэл төрж जैन. Тэгээд эндээс одоо хэдхэн километр яваал одоо ингээд юу айгүй ингээд зэлүүд газар тэгээд юу байгаа штэ. Яг одоо өмнөд энтгийн хүн суршаагүй нэг тийм хот тосхон тэгж яах ч юм нар бүр амар үзэсгэлэнтэй. Тэгж яах чинь далаа гişийн дүр ингээд баг хот байгуулсан хэмжээний тий. Айгүй гоё цэвэрхэн стрессгүй таксинууд нь хүртэл амар дуулууртай хөрхөн. За тэгээ би 1 сарын 17-нд далаа гiş дээр орж мөргөн. Гейт номер 2 гэсэн. Тэгэхээр 10 талынх нь гейтэн дээр очих юм билээ. Энд далаа гiş маань мөрөлдсөн байгаа юм байна л да. Амар гоё дулаахан цаг агаартай. Айгу гоё яана. Бараг ингээд алхаж яах нь өөрөө бясалгал болчихж байгаа юм тий. Энд авах хугацаанд аль болох сайхан юм их бодъё гэж л бодож байна. Урт удаан эрүүл саруул амьдраад олон хүн тустай юм хийгээд сэтгэлийн амраа болонтой амьдрал гэж бодож байна. Recording voice. Yes. Oh. Yeah, your voice. Oh. It's recording here too. Oh. This is voice recorder. Oh. Oh. So you do journalist? No. It's just my Your hobby. hobby, your Yes. So now you stay in Gomang guest house. No, I'm staying at the student's house. Oh. Yes. How are you feeling? Comfortable? It's okay? Yeah, comfortable. Yeah. Now I have many people, so difficult to get to. Yeah. Good, Yes, guest house, good yeah. get her. But I'm fine with my. Food, I have a nice room. food for you is good. Food, Good. Food. How, drink, eat. Oh yeah, outside. Yes, no problem.
Did you have tea? No. You? No, I had already. I also went in for За энэ ахгүй сая замд гороонд тааралцсан. Тэгээд хуваагаас ирсэн гэсэн юм хаа. Хүмүүс асин гамбар тарааж юм. За тэгээд одоо энэ зам маамыг та бүхэн харж байгаа ямар гоё цэвэрхэн цэгцтэй ингээд одоо энэ бүх бүтээн байгуулалт ингээ хийгдсэн юм амар гоё байгаа хгүй юу? За тэгээ хэдүүлээ гоё ном аялцахыг очиж үзээд арай тэгээ кофе шоп орно. Кофе шоп амар хөөрхөн. Бас сургуулаараа хоёр хуваагдаж муваагдсан амар хөөрхөн. За энд ногоо зарж юм. Ямар ч байсан одоо ингээд л нөгөө ажил гэр гүр хүүхэд гээл өмнөд энтгэх ч юм уу тэгээ зорж амжихгүй байгаа ингээд гэрийнхэндаа тэгээд ирээдүйд одоо үзэх миний хүүхдүүд за дүүнэр үеийн одоо аялагч нар тэгээд бурхны шашинд одоо орхож байгаа хүмүүс тэр бүх хүмүүст миний видео туслах байхаа гэд найдаж байна. Тэгэд энэ нөгөө төвдгийн дөрөвчдийн тосгон учраас заавал ингээд өмнө орхосоо өмнө зөвшөөрөл энэ төр авдаг юм байлээ. Тэгээд тэр зөвшөөрлийг би онлайнаар авсан байгаа. Тэгээд тэрийг нөгөө цагдаад аваачиж бүртгүүлэх бүх одоо арын ажлыг манай ламнар маань дааж хийж өгсөн. Өөрөө ол би өстой ангааж байгаа л буруу юм хийгээ барыг хөөгдө гарах юм байлээ. Тэгээд далайн агш ирсэн байгаа учраас нөгөө мөргөл энэ төр авахд заавал одоо бүртгүүлсэн байх шаардлагатай. Тэгэхээр тэр ажлыг бол одоо өмнөд энтгэхт ирж байгаа дөрөвчдийн юмд барилж байгаа орхиж байгаа хүмүүс бол хийн. Тэгэхээр нөгөө аялын компаниар явж байгаа бол угаасаа тэр хүмүүс нь хийгээд өгчих байх. Хуваараа ингээ над чи ганц манцаараа явж байгаа хүмүүс бол маш сайн тэр бичиг баримтаа л анхаарах хэрэгтэй. Тэгээд за ямар ч гороонд ингэж явж байгаа хүмүүс өнгөө ус тараагаад байна энэ нэг төрлийн буян л ах та. За ингээд ямар ч гэсэн хоёр дахь тойрох чинь хэдүүлээ. За одоо ном аялцж байгаа газар л бүгдээрээ явъя. Энэ нэг бол осол гэд хийд сургуулна. За одоо энэ дэстэй гоё юм болж байгаа. Гороо хийнгээ. Үнэстэйг үзэсгэлэнтэй барилга байгаа да. За ерөнхийдөө 6 өнгөрөөгөөд бол харанхуй болчихж байна. Тэгсэн ч гэсэн халуун хിവэрээ л байна. Нэлийн бөхчм. Япон энтрийг бодвол хуурай халуун болохоор хөлс гарсан ч гэсэн бас нөгөө хувцс нь ороод ахгүй болохоор гайгүй. Гэхдээ өдөртөө бол нэг хүүтэн шүршүрт бол орчход
Угаасаа хөлсөө ягаад зүгээр юм бэлээ. За тэгэхэд хүмүүс гороо хийж байна. Би сая 3 тойрчлоо гомн сургуулийг. Тэгээд 3 тойроход цаг болсон уу? Яасан бэ? Хэд би жоохон удаан алхсан байж магадгүй. Юм бодонгоо ер нь тэгээд хүмүүсийг сайн сайхан байгаасай л гэж боддог. Галтгооных нь хэсэг юм шиг байна. Хоолны өнөр өмчтэй юм түжигнээд. Өнөөдөр амар их устай болсон. Хүмүүс айгүй хаалган дээр зогсоод өнгөө ус өгөөд буян хураажсан. Одоо ном аялцж явах ёстой. Эхэлсэн байна уу? Эхлээд байна. Арай болоогүй юм болов. Эхэлсэн бол Миний кашу кашлаа. Миний каана. Маташ надаа. Мерагада. Метаза могут слушать, но ди киншэда. Диме. Маргааш өглөөс гоё бичлэг хийнэ. Тэгэхээр илүү гоё энэ хавийн байгалыг харах боломжтой. За энэ болохоор нөгөө ном аялцад яадаг айгуу том заал билээ. Өглөө хэдүүлээ хамтдаа оръё. За гоё маа. Гэл эрэхтэй байсан бол лам болол өмнө тентгэгт би сурж ах байсан бахаад. Одоо яг нөгөө номын юу болж байна. Дитани, кое чучуго гомба, чишимба койба, янлас. Дикато гюси чишеорба. Дикато гарижесна, кичима чимато магеби гюсен гарижесна. Гюнденду кеба ина. Де менямбе дондо мисигу горесе. Жета ньотопке ньендоа индустани де менямбе дондо мисигу горесе. Данда дикато гюси чишеорба. Датини ане данда дикато 거. 참아 디긴나 거야. 참아 디긴나 갈 거야. 요! 참아 디긴나 지금 참아 디긴나 지금 맞아. 다 디기 들어. 참아 디긴나 단다 디송 요르바. 가래에서나 올라서 딜데 이게 원솜니 깨지마 찍래. 그래서 깨지마 찍래. 균등도 미존데스. 가서 딜데 영원데 За ерөнхийдөө болохоор судрын ясны 3 салбар сургууль дотроо 2 байдаг гэдгсэн шүү дээ. Тэгээд нийтдээ 6 судрын ясны сургууль, 2 тарины сургууль, одоо нийтдээ 8 ийм их сургууль өмнөд энтгэгт ер нь энтгэгт аяар байгаа. Тэгээд тэрний одоо далайн агштай иргэнтэй холбогдуулаад оюутнуудын дээр ч одоо ном хаялцж байгаа. Тэгэхээр энэ бол маш ховор жилдээ нэг болдог гэлөө эсвэл бас хэдэн жилдээ нэг болдог гэлөө айгүй юм том ном хаялцаан дээр нь таарсан. Тэгээд яг үзхийг хүссэн юм яг хажуунаас нь үзээд үнэхээр гоё байсан. За бүхний шишин ерөнхийдөө дотроо бол их хөлгөн баг хөлгөн гэдээ хуваагдаж байгаа. За тэгээд их хөлгөн дотор нь одоо Хятад, Япон, Солонгос гэд эднэр орж байгаа Монгол төв энэ төр. Тэгэхээр манайх бол одоо төвдийн буддизм мэг одоо тэр чиглэлд байдаг те төвдмийн буддизм чинь бас дотроо 4 хуваагддаг юм лээ. За тэрнийх нь одоо энэ болохоор гэлүг урсгалын одоо 6 их сургууль судрын сургууль 2 тарины сургууль байдаг шүү. Тэрнээс бол бас өөр нөгөө Нимагийнх, Сажаагийнх гэх бас өөр сургуулиуд зөндөө байгаа. Тэрийг ялгаж хэлэхтэй байх гэж бодлоо. За тэгээд яг голт нь одоо сууж байгаа 2 хүн
асуултанд нь хариулж байгаа. Тийм зогсож байгаа хэд нь болохоор одоо асуулт асууж байгаа. Тэр ихэвчлэн одоо буддийн сургаалтай холбоотой тийм тэднийг одоо нам хаялцж байгаа гэсэн үг. Жишээлх юм бол за яг хоосон чанар гэж байдгийн үү Монгойд нь нөгөө тал нь одоо байдгаа гэх юм бол за юугаар батлах юм бэ гэдэг ч юм уу тийм. Хэрвээ бүх юм хоосон юм бол бид нар яагаад энд байдаг юм аа гэж байгаад байгаа юм бэ ч гэдэг юм уу тийм. Ингээд нэгнийг асуулт асуугаад нөгөөх нь хариулаад тэгээд одоо юу гэдгийг асуултын гахтал амар сайн гэж хэрэгэлзүүл одоо ламнар ном хаялцж байгаа. 2-2-ороо түрүүний нөгөө нэг ном хаялцаад ирсэн шүү дээ. Тэрнийг батгах байгаа юм байна. Одоо мөн чанар гэх юм уу? Амар сонирхолтой ийм ертөнц заагаад одоо юу гэх юм бидний ерөөсөө мэдхгүй би бол энтэг дэрийг бол хизээч одоо энэ зүйлсийг нүдээр үзэхгүй хамгийн онцлог шинжин амар сонирхолтой. За би бол зөвхөн сонирхчийн үүднээс ер нь миний бодсноор ингээд кам хүмүүстэй ингээд ярилцчих ч юм уу те. Одоо жишээлбэл ингээд би йог цацгал заадаг гингууд ингээд намайг эргэлзүүлэх хэмжээний ингээд асуултуудыг асуугаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл чи яг одоо яг зааснараа тэнийг нүдэрээ харсан яг яах гэж байгаа одоо яг ямар юу хүмүүст өгч байгаа юм ч гэдэг юм уу. Тэгээд одоо эн чинь ингээд одоо юу гэх юм те зарим нэг хүмүүсийг одоо ингээд бүр сэтгэл санааг нь хямраагаад ийм байдалд оруулах чи яг яах юм тэр гэл айгүй тийм нэг юу юм бэлээ. Хүнийг эргэлзүүлэхдээ айгүй сайн одоо нэг яг уг утга учрын үндсийг нь яг би юу илээ гэж нөгөө эргэлзэж бодтол маань асуугаад тэгээд энэ асуултуудын одоо хариунд би дотгошоогоо их өнгийсэн. Миний энтгэхээр аялсан 1 сар гарan тэгээд Непал орсон энэ өдрүүд маш их дотгошоогоо хандсан байсан.